Сайн байна уу? Та бүхэндээ би Призмын сайтын ногоон тамийн 11 дахь дугаарыг хүргэж байна. Бид ногоон тамаараа тухайн 7 хоногт байгаль орчин доктортой хөгжил, ногоон хөгжлийн салбар төрөөс онцлог үйл явдлуудыг томилон хүргэдэг. Томийн эхэнд ногоон мэдээ хүргэе. Франц улсын Парис хотноо 4-р сарын 23-нд эхэлсэн их технологийн байгаль орчны сайд нарын дээд хэмжээний уулзалтад Монгол улс урилгаар оролцсон байна. Эх 7 сүүлийн жилүүдэд ямар нэгэн чухал сэдвийг хөндөгтөө үүнтэй хамаарал бүхий бусад улсыг урьж оролцуулдаг уламжлалт өгсөн. Энэ хүрээнд Монгол улс бүгд найрамдах Солонгос улс, Турк, Кен, Албани, Австрали, Индия, Бразил улсын байгаль орчны сайд нар болон олон улсын байгууллагын төлөөлөгчид хуралд оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн тулгымдсан асуудал шийдлийн талаар бодлогын төвшнийг хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Монгол улс иргэн 8 дугаар сарын 17-наас 28-ны өдрүүдэд зохион байгуулах COP17 байх хурлаар танилцуулах, зөвлөлтөд тэмцэж буй туршлага, цаашид анхаарах асуудал болон усыг зөв зөвшөөрөлтөд ашиглах, усны нөөцийг нэмэгдүүлэх, бэлчээрийг нөхөн сэргээх, байгальд суурилсан ногоон шийдэл гэсэн 3 санаачлагыг их технологийн хурлаар хэлэлцүүлжээ. Ногоон өдөр. Олон улсын их дэлхийн өдөр 4-р сарын 22-нд тохиолоо. Дэлхийн 102 гаруй орн их дэлхийн өдрийг байгаль орчны асуудал, хөгжил, хамгаалалт олон нийтийн анхаарлыг хандуулах, байгаль дээлтэй үйл ажиллагаануудыг зохион байгуулж, нийтийг уриалах, тэднийг татан оролцуулах зэргээр тэмдэглэдэг. Энэхүү үйл ажиллагаа 1970 оноос эхлэлтэй жил ирэх тусам өргөжөж, байгаль цагуурын хувирал, өөрчлөлтийн эсрэг тасан зохицох, даван туулах, гарц шийдэл эрэлхийлэх, хүмүүсийг, байгалыг хайрлах, хамгаалах, зөв дадал хэвшүүлэхийг энэхүү өдрөөр ирмэлцсээр ирсэн байна. 2026 оны их дэлхийн өдрийн урай бэлэг тэмдэглэл Лос Анжелес хотод ажиллаж амьдардаг уран бүтээлч хөгжимчин Винтнер бүтээсэн байна. Уран бүтээлч дэлхий цэцэг мэт дэлгэрч хүний гарын алган дээр инхрий зөөлөн оршиж буйгаар бүтээсэн бөгөөд Our Power, Our Planet буюу бидний хүч чадал, бидний гараг гэдэг урай үгийг өгсөн байна. Тэрээр энэ тухайга хүн төрөлхтөн ба их дэлхийн харилцаа хамаарал, эмзэг байдал, хүч чадлыг нэгэн зэрэг илэрхийлж, тод цул дүрс бүтээхийг зорьсон. Тэгээд дэлхийг хүний гарт инхрийлэгдэж буй цэцэг болгон туршлага нь хамгийн оновчтой санагдсан. Өнөөдөр бид дэлхийг анхааран хамгаалахаас өөр сонголтгүй болсон. Дэлхий бидний гарт байна гэж ирсэн байна. Ногоон үйл явдалтай дотор орчны агаарын чанарын стандарт анхудаа Монгол улсад батлагдсан тухай мэдээллийг онцолж байна. Дотор орчны агаарын чанарын стандарт МНС 71-6-г анхудаа стандарт хэмжилсэн газраас баталсан байна. Энэ төрлийн стандарттай болсноор айл өрх олон нийт болон боловсролын байгууллагын барилгын дотор орчны агаарын чанарыг хянах, хүн ам ялангуяа хүүхдийн эрүүл мэндийг агаар бохирдуулагч бодисын сөрөг нөлөөнөөс хамгаалах боломж бүрдэж байгаа юм а. Энэхүү стандарт 2026 оны 4-р сараас хэрэгжиж эхлэх бөгөөд боловсруулах, батлуулах үйл явцад нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан арга зүйн дэмжлэг үзүүлж, шаардлагатай баримт нотолгойг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулсан байна. Ногоон баримт хэсэгтээ туулын хурдны зам тусал эргэлзээтэй шийдвэрүүд ба сөрөг нөлөө бичвэрийг онцлон хүргэж байна. Эндээс туулын хурдны зам туслын үйл ажиллагааг 2 удаа зогсоосон шалтгаан, байгаль орчин экосистем, нийслэлийн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөө болон олон улсын өмнө Монгол улсын хүлээсэн үүрэг амлалтыг хэрхэн зөрчих тухай баримтуудыг уншаарай. Ногоон яриа хэсэгтээ манай сайтын инженерийн өнцөг булангийн ярилцлагыг онцолж байна. Манай сэтгүүлч шинжлэх ухааны технологийн сургуулийн усны барилга байгууламжийн судалгаа хөгжлийн төвийн захирал доктор дэд профессор Насанбаярыг урьж туул гол дээгүүр хурдны зам баривал хүмүүст, байгаль орчинд ямар эрсдэл сөрөг нөлөө учирч болох тухай дэлгэрэнгүй ярилцсан байна. Туулын хурдны зам тусал усгүй, модгүй болох үер, халиа, төмөрийн аюулгээд асар их өхөрөл дагуулan гарчигтай ярилцлагыг хүргэж байна. Доктор Насанбаяр нь усны барилга байгууламжийн инженер мэргэжилтэй Герман улсад судлаачаар ажилласан Улаанбаатар хотын газрын доорх усны нөөцийг нэмэгдүүлэх судалгаа буюу туулгал хужир булангийн хэсгийн жишээн дээр хийсэн сэдвээр техникийн ухааны докторийн зэрэг хамгаалсан туулгалын усны урсцын судалгааг нарийн түвшинд хийсэн говийг усжуулах О3 буюу орхон анги оюу толгой төслийн автор Эрдэмтэн судлаач юм а. Ногоон агаар хэсэгтээ цагуур орчны шинжилгээний газраас гаргасан ирэх 10 хоногийн буюу 4-р сарын 27-наас 5-р сарын 7-ны хүртэлх цаг агарын урьдчилсан төлөвийг хүргэж байна. 4-р сарын 29-нд баруун аймагуудын ихэнх нутаг, төвийн аймагуудын нутгийн баруун хэсгээр, 4-р сарын 30-нд баруун аймагуудын нутгийн өмнөд хэсгээр, 5-р сарын 1-нд баруун аймагуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймагуудын нутгийн зүүн хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймагуудын нутгийн хойд хэсгээр бороо нойтон цас орно.
Салхины хурд ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-аас 10 м, 4-р сарын 28-30-нд Алтайн салбар улсаар 29 нутгийн зарим газраас секундэд 15-аас 17 м хүрч ширүүсэж шорон шуурах шуурна. Агаарын температур 4-р сарын 30-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэн, Улаанбаатар хот орчимд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-аас 10 м, 29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-аас 13 м хүрч ширүүсэн. Агаарын температур шөнөдөө хасах 2-оос нэмэх 3 хэм, өдөртөө нэмэх 15-аас нэмэх 20 хэм дулаан байна гэж цагуур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Ингээд та бүхэндээ би Пресмийн сайтын ногоон томын 11 дахь дугаарыг сонсдог хэлбэрээр хүргэлээ. Та эдгээр мэдээллийг би Пресмийн сайт болон би Прес Монгол Facebook хуудаснаас унших боломжтой. Мөн байгаль орчин доктортой хөгжлийн талаарх мэдээ, тойм, өгүүлэл, ярилцлага, сурвалжлага зэргийг тогтмол сонсохыг хүсвэл манай сувгийг дагаж шинэ дугааруудыг хүлээн авч байгаарай. Дараа 7 хоногт ногоон томороо дахин уулзъя. Баярлалаа.